За тэгэхээр импульсийн момент шилжин гэдэг нь өөрөө яа гэх юм бэ гэхээр энэ чи нэг импульс авчихлаа. Импульс аваад энийг дотор нь задлж үзээд нөгөө цул ногоон импульсүүдээ авчихад энийг дотор нь баг цаг руу задлаад доотлын цаг руу задлаад харахаар ингээ pull back-д гараад ирчихнэ. Хэрвээ энэ дүр байж байгаад нэг рүү задлсан дахиад гам ногоонууд ерөөсөө улаан байхгүй байх юм бол 30 руу задлаад хардаг байхгүй. А нэг дээр байж үед нэгээрээ аваад нэгээрээ дүрсээ зураад ингээ цааш өргөжлөд явчихна гэсэн үг. За тэгэхээр за 1 цагийн 30 минутын 2 энэ хэмжээнүүд нь давхцчихвэл одоо бүр сайн гэсэн үг тийм ээ. За тэгээд давцахгүй бол бид нэр энийхээ 4 цагийнхаа доотлын цагаар аваад явчихна. За 30 минутаар лааны дүрсүүдийг авах нь зүгээр байдаг юм а гэж би нэг зөвлөсөн байгаа нэг хичээл дээр тийм ээ. Тэгэхээр 30 руу шилжээд дан 30-аараа явсан ч болно. Ер нь бол бас 30 лааны хөдөлгөөн бол 1 цагийг бодвол 4 цагийг бодвол эсвэл бүр 15-ыг бодвол маш тийм одоо хэмжээг их маш цэвэрхэн хийж явдаг гэсэн. За тэгэхээр энэ импульсыг бид нэр ингээд задлаад авчихлаа. За тэгээд энэ импульсийн дараах 1-р хөдөлгөөн за ингээд явж исэн чинь 2-р хөдөлгөөн тий ингээд явж яснаа. Лаа одоо ишиг давсан ч гэсэн 3-ын Фибоначчиг даваагүй наа тийм ээ. Даваагүй. За тэгвэл дүрс хадгалагдана гэж үзээд дүрсийн эхлэл лаанаас эхэллээ. Тэгээ энэ явж байгаа хөдөлгөөний одоо ийшээ явж байгаа хөдөлгөөний хамгийн сүүлд гарч байгаа pull back-аар хязгаартаа ингээ явлаа. За энэ pull back чинь бүр энэ дээр байж болно шүү дээ хамаагүй. Тэгвэл энэ ийм жижигхэн л явна гэсэн үг тийм ээ. Ийм л явна гэсэн үг. За ингээд явж илаа бид нар хөдөлгөөнүүдэд зурж илаа тийм ээ. Зураад ингээ. Тэгсэн чинь ийшээ ингээл юу яачлаа? Фебод авчлаа. Ингээд авчихлаа. Нөгөө за дүрс хэрэглээ. Гэт дүрс эргээд за тэнд ирлээ гэж. За нэг иймэрхүү юмнууд ингээд хийгээд явж иснаа. Гинт ийшээ ч юм уу нэг импульс гараад ирлээ. Тэгвэл энэ импульсийн 3-2-оос нь урт импульс гарч байгаа бол бид нар энэ импульсийг хаяад энэ импульсийн дараах хөдөлгөөнүүдийг энийг одоо түлхүүр импульс олгож аваад энэнийхээ дараах хөдөлгөөнүүдийг зурж эхэлдэг гэсэн. Тэгэхээр тэрийг яаж хэмждэг юм бэ гэхээр энэ импульс дээрээ нөгөө Фибоначчигаа ингээ бүр бүтнээр нь ингээ тавьчих. За ингээ тавьчихад өргөж авчиад энд тавихаар энэ импульсээ энд гарч байгаа импульс энэ импульсээсээ бид 3-2-ын хэмжээг ингээл давцсан л байх юм бол бид нар за одоо энэ импульсийн хүчний момент иш шилжлээ гэж үздэг. За тэгээд энэ импульсээ бид нар одоо дотор нь задлаад нөгөө төгсгөлийн pull back-ийг олоод энэ импульсийн дараах энэ хөдөлгөөнийг зураад тэгээд энэ дээрээ дүрс хадгалагдах нь, дүрс хувьсах нь, фебого тавина ингээд энэ үргэлжлээд иш ингээ явдаг гэсэн. Одоохондоо биднэрт энэ импульс хэрэггүй. Гэхдээ алстаа бол хэрэгтэй. Алстаа яаж хэрэг болдог вэ гэхээр буцаж байгаа хөдөлгөөнүүд доош хүчтэйгээр уналт үзүүлээд энэ өмнөх хийсэн одоо энэ импульсийн энэ сүүлд авч байгаа энэ түлхүүр импульсийнхаа ёроолыг даваад гараад ирэх юм бол бидэнд одоо эднэр хэрэг болж эхэлдэг. Хэмжээ болж эхэлдэг гэсэн. Тэгвэл эн чинь ер нь алстаа явсаар хагаад ийм хөдөлгөөн болох гэж байна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр энэ маань өөрөө маш ийм том гүдгэр дүрсэн дотор явж байгаа задаргаа хөдөлгөөнүүдийг бид нэр энд зураад байна гэсэн үг. Тэгвэл энэ гүдгэр хөдөлгөөн маань яаж яваад хаанаас үсчих вэ гэхээр энэ маань явж маш том ийм хөдөлгөөний өмд орж ирж байгаа энэний төгсгөлийн pull back-аар хязгаартай ийм гүдгэр дүрс байгаад байгаа. Энэ нь өөрөө одоо улаан орж ирж байгаа гэсэн үг шүү дээ. Том цагийн импульс орж ирж байгаа гэсэн. Тэгэхээр бид нар ямар хичээл үтсэн бэ гэхээр өсөж яваа импульсийн дараах 1-р хөдөлгөөн хотгор байна, 2-р хөдөлгөөн дүрс хадгалагдвал ижил дүрсээрээ дүрс хувьсвал эсрэг дүрсээрээ гарна гэд ингээ үтсэн шүү дээ. Энд чинь эсрэгээрээ яг адилхан шүү дээ. Ялгаа байхгүй. Би энэ дээш доош нь харагдаад зурхгүй л байгаа болохоос ш энийг чинь задлаад үзэх юм бол энэ төгсгөлийн pull back-аар нь хязгаартай
гүдгэр дүрс ихний ээлжинд явна. Тэгээд доошогоо фебо итерх юм бол хотгор болно гэдэг. Ингээд эсрэгээрээ яг адилхан ингээд явдаг гэсэн. Тэгэхээр энэ дүрс маань ингээд дүрс хувьслаа, хадгалагдлаа, хувьслаа, дараагийн импульс руу шилжлээ гэж ингэж явсаар нь байгаад тойроод буцаад энэ үзүүр дээр хүрээд ирдэг гэсэн. Энэ анхны авсан импульс дээр хүрээд ирдэг ингээд явж байгаа. Тэр нь одоо энэ байгаа. Тэгэхээр энэ дүрс маань яаж яваад хаанаас эхлээд үүсчих вэ? Ягаад ийм хэмжээтэй хийгээд буцаад ийшээгээ явба гэдэг нь өөрөө бүр том импульс, том цагийн одоо эндээс орж ирж байгаа уналтын импульсийн дараах гүдгэр хөдөлгөөн эхний нэгдүгээр хөдөлгөөнийг хийж яана л гэсэн үг байхгүй. Тэгвэл одоо бид нэр энэ дээрээ фебогоо татаж үзээд доошогоо энэ илүү харсан ч гэсэн Фибоначчигийн 3 төвшин даваагүй байх юм бол дахин дүрс хадгалагдах зарчмаараа дахиад гүдгэр дүрс хийнэ. Энэ гүдгэр дүрсийн оройн хаана байх юм бэ гэхээр энэ дээр байна л байхгүй юу? Энэ тийм ээ. Одоо энд хэрвээ pullback энэ чинь ингэж явж байгаад энд дахиад pullbackтэй байх юм бол энэгээр байна л хэмжээ. Ийм юм хийдэг байхгүй. За тэгэхээр бид нар өмнөх хичээл дээр үзсэн реверсал хөдөлгөөн, реверсалыг яаж хийдэг юм бэ гэд тэгэхээр ханш нэг зүгт чиглэн хөдөлж байгаад огцом эсрэг хөдөлгөөнийг хийж эхлэхийг бид нар decline буюу реверсал хөдөлгөөн хийж байна. Уналт огцом эхэлж байна гэж үздэг гэж заасан тийм ээ. Үтсэн бид нар хичээлдэг. За тэгэхээр ганцхан нэг чиглэл рүүгээ импульсийн момент шилждэг биш. Одоо ингээд явж исэн энэ задаргааг ингээд зурчилт ингээд задаргаатай зурчих гэж одоо ингээд явж исэн импульс хөдөлгөөн өсөлтийн импульс ногоон байна. За ингээд явж исэн импульс хөдөлгөөн гинт огцом одоо энэ уулны нэгдүгээр хөдөлгөөн ингээд хийх ёстой шүү дээ. Гэтэл нэгдүгээр хөдөлгөөн хийх ёстой яроолоо огцом ингээд даваад уналт ороод ирдэг. Үе байдаг тийм ээ. Энэ. За тэгвэл бид нар энийг хэмжиж чинь. Одоо фебогоор ингэж хэмжээд энэний энэ 3-2-ыг нь давцсан энэ байгаа учраас бид энэ хөдөлгөөнөө орхиод энэний хөдөлгөөнийг задлаад энэ дотроо бид нар одоо хотгор гүдгэр гэдэг ингээд зураад явах нь шүү дээ. Шилжлээ, дүрс хувьслаа, хадгалагдлаа гэдэг ийшээ зураа явна гэсэн. Гэхдээ бид нарт энэ хөдөлгөөн чинь буцаж өгсөөд иймэрхүү юм хийж хагаад эргээд энэ хийж байгаа энэ импульсийнхаа энэ орж ирсэн импульсийн яроолыг даваад ингээд ороод ирэх юм бол өмнөх бидний анх авсан энэ импульсийн яроол руу ингээд явчихдаг гэсэн. Энэ тэгвэл эн чинь явж ийм том ийм гүдгэр дүрс байдаг юм бижээ. Энэ гүдгэр дүрс маань өөрөө хаанаас эхэлтэй байдаг юм бэ гэхээр эндээс орж ирж байгаа импульсийн одоо яг энэ төгсгөлийн энэ pullback-аар хязгаартай л юм гүдгэр дүрс явж байгаа. Энэ импульсийнхаа хувьд нэгдүгээр хөдөлгөөн л гэсэн үг байхгүй. Ингээд яваад идэг. За тэгэхээр импульс яадаг вэ гэхээр зөвхөн нэг тийшээ шилжидэггүй байх нь шүү дээ. Одоо ингээд явж исэн хотгор дүрсээ хийлээ гэд явж исэн хөдөлгөөн дахин одоо энэ тал руугаа ингэж явж хагаад энэ тал руугаа ингэж өссөн чиглэл рүүгээ моментаа шилжүүлэхээс гадна эсрэг шилжүүлж бас болдог байх нь тийм ээ. Ингээд явж исэн импульс хөдөлгөөнд одоо нөгөө сайдвей хөдөлгөөн гэж яриад байгаа шүү дээ. Эсвэл гаргалтын үе гэдэг тийм ээ. Бид нар үтсэн шүү дээ. Ханшийн тэлэлтийн үе, тархалтын үе, эсвэл хуримтлалын үе гэдээ бид нар энэ өмнөх хичээлээр үтсэн ба. Огцом хөдөлгөөн хийж буцаж ингэж орж ирж байгаа энэ импульс бол импульсийн моментыг шилжүүлчихэж байгаа гэсэн үг байхгүй юу? Одоо жишээлбэл бид нар том цаг дээр энэчнээс нэг ингэж импульс авчихсан явж штэ энэ. Одоо энэ энэний дараагийн дээлэг дээр шилжих юм бол юм цулал юм байгаа штэ тийм ээ? Цул. Тэгээ бид нар нэг цаг доошлуулна гэд ингээд 4 цаг руу шилжээд авцсан байхгүй юу? Энэ. За тэгэхээр ийм цул импульс авчаад задлчаад энэний дараагийн хотгор хөдөлгөөний хийлгчээд байжсэн чинь нөгөө импульс чинь ийшээгээ явж орж ирэхдээ өмнөх энэ дүрсийн яроолыг эвдээд доош ороод ирлээ тийм ээ. Энэ. Тэгвэл энэ өөрөө юу байдаг юм бэ гэхээр энэ импульсийн моментийг бүр 3-2 байтгаа бүр өөрийг нь идээд ороод ирсэн юм тийм ээ. Тэгвэл одоо бид нар энэ импульс бидэнд хэрэггүй болоод энэ импульсийн дараах бид нар хөдөлгөөнүүдэд зурж эхэлдэг байна. Тэгэхээр энүүтэй холбоотой хөдөлгөөн гарна.
дараагийн хөдөлгөөн энүүтэй холбоотой гарна гэдэг ишиг ингээд явцдаг байна тийм үү. За тэгвэл дахиад энд импульс эдгээр энд ингээд зураа дотор гүдгэр гэд ингээд зураа явж исэн чинь энд дахиад импульс гараад ирлээ. Энэ импульс маань өөрөө өмнөх энэ импульсийн бидний анхны авсан импульсийн хөдөлгөөний 3-2-оос илүү гарч чадчихгүй юу гэдгийг бид нар шалгав. За хэрвээ чадсан байх юм бол энэ импульсийн дараа хотгор явлаа гэсэн чинь дахиад энэ импульсийнхээ 3-2-оос энэ илүү гараад явчихж байна. Тэгвэл одоо бид нар энийг орхичход энэ импульсийн дараах хотгор явлаа фибоитрийг гүдгэр боллоо энэ доош фибоитр учраас дахин гүдгэр явлаа гэжсэн чинь энэ дахиад импульс ороод ирлээ. Энэний 3-2-оос давцсан. Одоо бид нар энийг орхиод энэний дараачийн хөдөлгөөн гээд сурч эхэлнэ гэсэн. Энийг задлаад дараад энэ нэмгэр хэмжээг аваад тэгэл дараа нь дахиад дүрс хадгалагдлаа. Дахиад энд фибод аваа явчлаа. Энэ дэр тийм ээ. Гэт аваа явчлаа. Одоо дүрс хувьснаа хотгор болно. Нөгөө гүдгэр явжсэн чинь эргээд хотгор олчихлоо тийм ээ. За энд дахиад хотгор энэ одоо нэг 30 минут руугаа шилжиж тарах юм бол ингээд дандаа тийм хөдөлгөөнүүд явж байгаа. Жижиг 30 руугаа шилжиж байгаа зорчин гэсэн. Хотгор явлаа дахиад хотгор тийм ээ. Дүрс хадгалаа явж ирсэн аа. Энэ дэр фибо гин 3 төвшинг давчлаа. Энэ цул ногоон лагаар ингэж үргэлжилж очиад давчлаа. За тэгээд дараагийн хөдөлгөөнүүдийг хийж явж байгаад бид нэр ярьсан шүү дээ тийм ээ. Дараагийн хөдөлгөөн өргөжлөд ингэж явж байгаад буцаад энийг даваад ороод ирэх юм бол энэ маань өөрөө дүрс хувьсаад ийм болно тийм